Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээр та хэдийн яг анхлан суралцж байгаа хүмүүс заавал авах шаардлагатай зүйлсүүдийг нэг дэлгүүр ороод үнийн судлаад яг ийм авал анх сурахад тэдэнд өрөг болох нэ гэсэн мэдээлэл өгөх зорилгоор одоо би маникюрын хэрэгсэл зардаг дэлгүүр рүү гарах чинь. Маникюрын хэрэгсэл зардаг дэлгүүрийн хаягийн нас таад хуваалцсан. Тийм болохоор таад манд ямар ч дэлгүүр мэдгүй байх юм бол энэ хуваалцсан хаяг дээр очиод авсан ч болно. Эсвэл гэрийнхээ ойр хавийн маникюрын хэрэгслөө зардаг газруудаас авсан ч болно. Ер нь бол үнэн дунджаар адилхан байдаг гэж би бодож байна. Уус яг нэг юм оруулж ирж байгаа юм чинь адилхан байна уу хаа. За тэгээд бичлэгтэй хамт угаарай. Эхлээд юу ч гэсэн энэ дэлгүүрлөө ороод үзье. Энэ дэлгүүр болохоор би модны хоёрлоо хорооллоос буудаг талд байдаг нэг ийм дэлгүүр байна. Иш ороод үзье. Энэ ингээд миний ашигладаг гэрэл байна. Энэ болохоор 38,000 төгрөг гинэ. Тэгээ 28 тэгээ жоох үнэтэй болоод ингээд зөндөө олон төрлийн гэрэлнүүд байд юм ба шүү. Та тэгээд яг үрдээ эрэхтэй гэрлээ худалдааныхын зөвлөгөөс асуугаад авчих юм бол бүгдийн таад төрхөн заагаад өгчнө. За би бол энэ удаад энийг 38,000 төгрөгөөр авлаа гэд үнэндээ оруулж авчи. Энд бас ийм хөрхэн тижээлийн тос байна. 2200 төгрөг гинэ. Тэгээд энд нөгөө нэг миний ашиглаадсан Magic Remover байна. Энийг ашиглуулууг нь амар хурдан будаг салдаг. Энэ ингээд 100% ацетон гел remover гэсэн. Энэ нь болохоор rinser гинэ. Ийм хөрхэн савтаа шүү зарагдсан юм байна. Би дандаа томор наваад ашиглаждаг болохоор ийм жижиг савлгаатыг сайн мэддэггүй юм байна. Энэ хоёрын нэг нь 4500 гинэ. Тэгэхээр энэ хоёроос нэг авбал энд бас ийм хөрхэн олон төрлийн дэрэлэн. Энэ гэхдээ миний ашигладаг дэрэлэн юм. Би энийг гэхдээ маникюр хийдэг байсан газрынхаа хичээс авч исэн болохоор амар хямдхан авч исэн. Ийм жижигхэн дэрэлүүдийн үйлдэл яа гэм бол тоо сайн биш байж магадгүй гэж би бодож байна. Энд ийм хөөрхөн чимэглэлүүд байна. Энэ болохоор mirror болгодог. Mirror гэжтэй нөгөө нэг юм туяатай болгоод идэв штэ. Тэр юм шүү. Би гоё цагаан туяатай болгодгийг авмаар. Тэгээд ингээд зөндөө олон чимэглэлүүд байдаг нэ. Тэгээ ер нь бол чимэглэлүүд байгаад нуудаас би энийг энэ гурвыг л ашиглах юм ээ дөө. Надад гэхдээ энэ өнгө амар гоё санагдав. Энэ доотлоос нь ингээ харахаар ийм нэг цэнхэрдүү туяатаар гэж хагаад энэ таны одоо будган дээр чинь үрхээр ийм туяатаар харагдана гэсэн үг. Тийм болохоор би энийг авлаа. Энд миний нөгөө нэг ашигладаг хөвөн байна. Энэний үнийг бүнд асууя. Хөвөн болохоор 4500 юм байна. Ийм цагаан шар гэсэн хоёр өнгөтэй юм байна би. Тэгээд ийм гарныхан доор бас тавьдаг юм ашиглаж болно, ашиглахгүй ч байсан болно. Хүний өмс бодохдоо тавьдаг юм ашиглажуулууг нь амар хэвтэй юм байдаг. Энэ болохоор хөвөнгөөр умсаа боож арилгахад ашигладаг юм байна. Энийг бол би авах юм байна. Ингээд 5 €-ны Magic Remover авсан бол хэрэггүй юу? Энэгээр ингээ боож арилгасан ч болно, эсвэл калкин цасаа боогод арилгасан ч болно. Ийм хөрхөн нөгөө нэг дэрэл ашиглаж чаддгүй бол энэ чулууг ашиглаад махаа цэвэрлэх юм бол амар гоё дэрэл ашигласан юм шиг хөрхөн цэвэрхэн болдог. Ийм хоёр төрөл байгаа юм. Ийм бас авал зүгээр шүү. За тэгээд хуурайнуудын сонголтод энийг заавалжгүй авна. Vab. Би ч гэсэн нэг Vab авчи. Энд ихтэй амар илийн өнгөтэй.
Наач угаас илэгдээл зүгээр л. За тэгээд нэг ийм хуураас авчи. Энэ хэлбэр цастыг нарийн хуураас авчи. Чи авъя тарай. Бага мó? Энэ чамд ирэхгүй өнгөлдөг болохоор. За эндээс Энэ юунд зориулсан бэ? хумсныхаа дээдлийг уусгана. Хүмүүс хийцэд уусгах юм шүү дээ. Yes. Чи авах хэрэгтэй. За нэг иймэрхүү хураанууд байна. Ямартай ч юм жоохон ширүүнийг авчих юм бол жоохон удаа эдлгээтэй байдаг. Энэ анх авахд бол нэлээд ширүүн байдаг ч гэсэн хэрэглээд илэгдээд айгүй айтайхан болчихдээ шүү. Хэрвээ илэгдүүлэхийг хүсэх юм бол хооронд ингээд хураануудаа өрчих юм бол гоё зүйлрөө баялцдаг. Тэгээд энд ийм хөөрхөн бирнүүд байна. Энэ бирээс гоё юм шиг. Ямар нэг арт хийхэд нэг ийм нарийнхан урт богино бирнүүд хэрэг болж таарах болохоор эндээс нэг авчи. Энэ нөгөөний миний ашиглаад идэг тип байна. Нөгөөний хөрхөн биетэй зузаан гэдэг тип маань энд байгаа бүх типнүүд 10-аас 15 мянган төгрөгийн үнэтэй идэг гинэ. Ийм олон төрлийн. Гэхдээ би зөвлөхдөө эднээс гэхээсээ илүү иймиг авах юм бол арай удаа хэрэглээтэй байдаг шүү гэж зөвлөмөр байна. Тэгээд энд ийм дөрвөлжин хэлбэртэй, тэгээд зөөвийн хэлбэртэй гэсэн хоёр төрөл байна. Би болохоор зөөвнийг ашигладаг гэж та хэдэд өмнө хэлчихсэн да. Тэгэж ашигладаг шүү. Энэ нөгөө миний хэрэглээд идэх оног strong base байна. Энэ бол тавгүй. Надаа хумсаач наагаад тэгээд будагныхаа суурьж тавьчихад айгу зүгээр идэв. Чи эндээс л авчихгүй дөө. Тэгээд энэ миний хэрэгэлдэг топны бейс байна. Энэ миний хэрэгэлдэг топ байна. Энэ хэд юм бол? Энэ 10,000 төгрөг гэдэг юм байна. Энэ 7,500 төгрөг гинэ. Тэгээд ийм бас топ бейснүүд гэдэг юм байна. Гэхдээ эднэрийг бол би сайн ашиглаж үзээгүй болохоор зөвлөхгүй нэ sorry. Энэ оногийн будагнуудны цайвар өнгөнүүд нас айгүй хөөрхөн байдаг. Тэгээд энэ rubber base гэж явдаг. Эднэр нь болохоор 7,500 төгрөг. Ашигладаггүй гэж зөндөө олон төрлийн будагнууд байна. Энэний нөгөөний би улаан өргөнгийн ашигладаг штэ. Тэгээд ингээд амар олон төрлийн будагнууд байна. Энэ 12,000-аас 5,000 төгрөгийн хооронд янз бүр байгаа гинэ. 5,000 төгрөнд гэхдээ хямдарсан гинэ. Миний ашиглах дуртай брендийн ийм олон төрлийн өнгөнүүд байд юм байна. Тэгээд будагны хувьд гэх юм бол би будагны брендийн нэг амар чухалчлаад идэх өнгө нь л гоё байвал болчих юм санагдаад идэх байхгүй юу. Тэгээд base top 2 нь л гоё болвол тэгэл тэр тогтцсон сайхан яваа л юм. Хумс хийдэг, цаасаар урцаадаг акрилын гэл байна. Тэгээд акрил байна. Тэгээ хөөрхөн хумс хийдэг хатуу гэлнүүд байна. Янз бүрийн юмнууд бас байна шүү байна. Гэлнүүд нь, акрилууд нь яг юм өнгөтэй идэг. Тэр өнгөөр нь сонгоод яачих юм бол заавалжгүй суур өнгө тавихгүйгээр дээдлэн чимэглэлээ хийхэл хумс нь дуусчдаг амар хөөрхөн. Гэтэ энэ дунд миний ашиглаж үзчихсэн гэл байхгүй байна. Гэтэ энэ акрил нь бол байна. Энэ акрил бол хөөрхөн сайн акрил. Тэгээд энэ нөгөө нэг хумс хийхэд ашигладаг доотлох нь цаасар уртсгадаг цаас нь байна. Би одоо нэг амар их хумс хийхэд болцсон болохоор энэ жижигний авчиг гэж бодож байна. Энд амар олон төрлийн махавагч байна. Махавагчн дээр зөвлөх юм гэх юм бол энэ шиг юм урт хоншортой биш. Энэ шиг юм хөөрхөн жижигхэн хоншортой. Тэгээд юм барихад амар хэвтэйхэн харагдаж байгаа. Яг иймиг авчих юм бол амар зүгээр ид шүү. Тэгэх юм бол махаа илүү аваад ахгүй жижиг хоншортой болохоор энэ болохоор 19,000 төгрөг гинэ. Эндээс авах болоод энэ ийм нарийн урт
Тэгээд нарийн богино гэ хоёрыг л хурлаа. Энэний хоёр нь адилхан нэг нь өөр юм шиг санагдаад ингээ авчи. Энэ амар хөөрхөн шигтгэн ачаа дунд нь их юм бол шигтгэн наасныг бүр амар гоё цэвэрхэн харагдуулж өгдөг. Энэ бас гоё юм байна. Ийм тэснийг авлаа. Тэгээд ийм олон шигтгээнүүд байна. Мангар гоё цэвэрхэн савлгаатай байдаг болчиж ойр тийм шигтгэн битгий хараагүй. Бас мангар сонирмш. Сток гоё юм байна уу? Энэ дэлгүүр бол үнэхээр nice юм байна. Та нар дэлгүүр болохгүй бол иш хэрүүл зүгээр л юм байна. Маникюр хийж сурах чаа найз ийм юмнууд авсан байна. Эднэр ингээд анх удаа хэрглэж үзэж байгаа хүнд хідэн төгрөг болохын бүнд харъя. Эний хөлөөх хомсыг буудна гэсэн. Энэ болохоор металл зурлага. Тэгээд base top. Тэгээд magic remover. Тэгээд нэг 2 өнгө авсан. Тэгээд dust cleanser ацтан байгаа болохоор ацтаа аваагүй. Тэгээд энэгээр гэлэн бодгонууд арилгахыг гэж бодоод тэгээд нэг ийм хэдэн хуурай авсан байна. Нэг ийм биер авсан. Тэгээд smart tip-ний тип авсан. Тэгээд энэ нөгөө нэг миний хэлээд снэр чулуу авсан. Ингээд хэдэн төгрөг болох нь вэ? Гарта. Ингээд нийт 88600 төгрөг болт юм байна. Ийм олон юмнууд аваад яг анх эхэлж үзэж байгаа бол энэ ид дээр махтлагч, мах авагч хоёр нэмжихэд ер нь бол хангалттай болчихно гэж ойлгож болно. Тэгэхээр нийт ийм мөнгө болох нэ. Тэгэхээр хэлэх мөнгө шүү манайхаа. Ингэнэ. Нэг маникюр хийлгэх мөнгөөр нэг смарт тип хийлгэх, хямдхан газар смарт тип хийлгэх мөнгө л байна л да. Миний авсан бүтээгдэхүүний үннүүдтэй танилцъя. Ус нь 2200. Хуурай нь болохоор 6000 төгрөг юм байна. Төрөн дарсан уу? 7500 юм байна энэ уртсах чинь. Энийг ярьж байна тий? Энэ 7500 тий? 2500 3000. Өнгөгүй нь 2500, бор өнгөтэй нь 3000 төгрөний биер юм байна. 4500. За дараагийнх нь болохоор сайн beauty store гэдэг нэг ийм хөөрхөн амар олон юмнуудтай ийм дэлгүүрэн иш ороод үзье. Энэ бүр нэлийн том газар яг хажуудалд нь байт юм байна. Яг адилхан юмны сонголтуудтай. Тэгээд ийм их будагтай юм байна. Тэгээд саяны хэлчихсэн үннүүдтэй ер нь бүх үнэн адилхан байна хаа гэж би бодож байна. Өөр байвал нэг 2-3 мянган төгрөний зөрүүтэй байна байх. Тэгээд энд бас юм хөргөн чимэглэлүүд байна. Тийм төхөр бас байт юм биш үү? Саяны газрыг бодох юм бол энэ юм повдор үрдэг чимэглэлүүдээрээ амар гоё олон сонголтуудтай юм байна. Энэ нөгөө нэг туяа оруулдаг үрдэг юм байна. Ингээд эднэр дээр ингээ бүгдээр үнийг биччихэж 7500 гэд энэ бас амар гоё санагдлаа надаа. Энэ шигтгээ ийм гоё цагаан шигтгэн 3000 төгрөг гэт юм байна. Маш хөөрхөн чимэглэлүүд нь энд амар өргөн сонголттой гэдэм байх шүү. Энэ шигтгэн nice юм уу? Монголог алтлаг гэл зөндөө олон юмнууд байна. Тэгээд бас наалтууд байна. Хөрхийн юм байна. Энэ дэлгүүр нь өнгөө шууд ингэж харах боломжтой болохоор амар гоё худалдаа авалт хийхэд амар амар юм байна. Тэгэхгүй бол нөгөө дэлгүүрт маань
худалдаа авалт хийхэд жоохон хэцүү. Ингэж каталогын дээр хумсны бүдгнүүдээ буулгаагүйсэн болохоор амар хэцүү байсан юм байна. Энэ бол nice. Гайхалтай. Тэгээд ийм бас юу байна? Тэгэхээр ийм өнгөнүүд бас байна. Тэгээ бутануудынхаа үнийг заавал үнээс асуугаад авах шаардлагагүй. Үнэ бутцсан байгаа нь айгүй гоё санагдлаа. Тэгээд энэ дээр ч гэсэн ингээд махаа өгчнийхаа үннүүдийг ингээд бичээд наацсан. Тэгэхээр заавалжгүй хүнтэй харилцах шаардлагагүйгээр худалдаа авалтаа хийгээд тэгээд гарах юм шиг санагдлаа. Сонирхолтой юм аа. Цаадлалаар ингээд салуунууд ашигладаг бүтээгдэхүүнүүд зард юм байна. Хэрэгтэй мэдээлэл өгсөн байх гэж найдаж байна. Ямар ч тач хоёр уурхан байсан хоёр дэлгүүрийг харьцуулаад харуулсан. Эндээс өөр зөндөө олон маникюрын дэлгүүрүүд хаа сайгүй байдаг. Тийм болохоор өөртөө ойрхон дэлгүүр рүү явсан ч болж юм. Эсвэл бол миний зааж өгсөн газар танаа гэртээ ч юм уу, ажилдаа ч юм уу, ямар нэг юмтай ч ойрхон байх юм бол ороод гараад үтсэн ч болж юм. Энэ бүгдээрээ та хэдийн сонголт болохоор ерөнхий нэг иймэрхүүнээр бүтээгдэхүүнүүд нь зарагддсан юм байна шүү. Тэгээд юу иймэрхүү зөндөө олон төрлийн юмнууд байдаг учраас яг өөрийнхөө хэрэгцээнд тааруулаад хэрэгтэй юмнууд аваарай. Яг суур хэрэгцээнд бол сая өмнөх хэсэгт гарсан жилийн юмнууд л хэрэг болно. За тэгээд маникюр хийж сурах гэж байгаа бол амжилт хүсье. Хөрх оролттой байвал юу нэг сурчин дөө. Баруун 100 гар гэлтэхгүй хоёлынгийн хийгээд сурчин. Бас хөрх өөрийнхөө мөнгийг хэмнэн. Ер нь маникюр хийгээ сурцсан байх бол давуу талтай гэд би та хэдэд хэлээл байгаа шүү. За тэгээд бичлэг үзэд баярлалаа. Баяртай. Bye bye.